Инженеруудын клубын уулзалт нэрийг санал гаргасан шүү дээ. Бүгдээрээ оролцоогоо нэмэгдүүл яа. Тэгэхгүй бол ингээд нэг хэдэн хүмүүс маань ихтгэл тавиад ихтгэл дуусчдаг. Тэгээд уулзалт тасардаг те хэдэн жил тасарсан бай сая. Тэгэд ийм болох гээд байгаа учраас шилдэг бүтээлгээд байгаа нөхдүүдийн бүтээлийг танилцуулъя гэдээ одоо хөрх юм. Бокс сая одоо бүтээлээ танилцуулж байгаа давах баяр. Нөгөөтэйгүр баахан ингээд нэг зөвлөх инженерүүд гарч ирээд байгаа. Тэг ямар бүтээлээр яаж хамгаалцыг бөө мэд. Тэр нөхдүүдийг бас танилцъя үзье гэдээ энд орж ирж байгаа сэдв. Тэгсэн чинь энэ болохоор одоо 2 жилийн өмнөх хэлтгэл шүү манайхаа. Яриагаа жоохон багсгах шүү манайхаа. 2 жилийн өмнөх хэлтгэл багхгүй юу? Энэ 2 жилийн өмнөх хэлтгэл тэгэхээр одоо учир дутагдал ач холбогдлын хувьд өөрчлөгдсөн үү гэсэн чинь өөрчлөгдөөгүй. Яагаад тэгэхээр энэ бол ийм багхгүй юу? Барилга байгууламжийн ажил зохиогчийн хийж байгаа нөгөө норм дүрм байгаа шүү дээ. Тэр норм дүрмийг одоо судлаад, үнэлээд, дүгнэлт гаргаад сайжруулах санал гаргасан гэсэн үг. Тэр норм дүрм одоо бол шинжлэхдэггүй байгаа. За ингээд цаашаа явъя дүүлээ. За тэгэхээр энэ норм дүрм бол ийм юм байна манайхаа. 1974 онд барилгын комисс мемс гэж нэг юм байгууллага байсан шүү. Юу гэлээ нэр нь? Барилга архитектурын комисс гэсэн. Социализмын үеийн те 1974 оны 40-р тогтоолоор батлагдсан нэг юм баримтч байсан байгаа. Тэгээд тэр маань өөрөө ингээд асуудалд орж ирсэн юм байна. Яагаад тэгэхээр инженерүүдээс очиод энийг яах юм, зохиогчийн хэлтэд чи яах ингээ асуухаар дээд байгууллага мэдэн тэр комиссээс асуу гэж. Тэгэн гутал нь за тийм байхгүй юм байна. Энд чинь амьдрал цаашаа үргэлжлэх ёстой, улс орны бүтээн байгуулалт явах ёстой гэд 1988 онд нэг ийм тогтоол гаргасан байгаа. Энэ дээр бол яасан бэ гэхээр барилгад зохиогчийн хяналт хийх дүрм батлах тухай. Энэ дээр бол юу гараад байгаа юм гэхээр одоо ингээд баахан асуудал үүсээд байна. Энийг одоо шийддэг болно гэдэг ингээд анхных нь гарсан гэсэн үг. Одоо анхны 74 оных тийм нэг зохицуултын дээд байгууллагаас асуу гэсэн байсныг 88 онд шинжилсэн гэсэн үг. 99 онд яагаад өөрчилсөн бэ гэж. 88 онд энэ чинь социализмын үе юм гарч ирчээд 99 онд нөгөө ардсан одоо юу гэдэг нь чөлөө зах зээл рүү ороод ирэхэд чинь социализмын үе юм амьдрал хэрэгжихгүй болчих ш тэр норм дүрм эргэцэн орчин. Тэгээ энэ гарч ирсэн гэсэн үг. Тэгээд тэр нь маус минь хайсан бэ. Тэр нь болохоор энэ 99 онд барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрм гэдэг. Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрм гэдэг. За тэгээ яжсэн чинь энэ бас шинжлэгдсэн. Яасан бэ гэсэн чинь гэтээ энэ хууль гарсан юм байна. 1998 онд дэд бүтцийн сайд майдын нэг хууль гарсан юм да барилгын тухай хууль. Тэгээ барилгын тухай хууль гаргахаар л энэ дүрм дагаа шинжлэгддэг гэсэн үг ерөөхдөө бол. Тэгжсэн чинь 2008 онд хууль шинжлэгдэж байгаа шүү дээ. Одоо бидний шинжлэх гээд байгаа нөгөө 16 оны хууль чинь 2008 онд гарч. Гэсэн чинь энэ шинжлэгдээгүй явсан байгаа. 99 оноос 2008 онд хууль шинжлэгчээд байгаа шинжлэхгүй явж байгаад 2015 онд ингээд энийг гаргасан байгаа. 16 кодтой. Гэхдээ энэ 16 кодтой биш шүү 15 кодтой. Тэгжсэн аа яг 15 онд энэ дүрмийг гаргаад ирсэн чинь 16 онд дахиад хууль шинжлэгдэхгүй. Тэр хүссэн үсээгүй 1 жилийн зайтай дахиад шинжлэгдсэн. Одоо бол энэ 16 оноос хойших одоо тэр барилгын норм ба дүрм 11.04.16 барилгын ажил зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрм гэдэг энэ дүрм хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ энэ дүрм дээр алдаа дутагдал байна уу, сайжруулах зүйл юу байна вэ гэдгийг одоо гаргаж ирсэн нь миний одоо зөвлөх зэрэг горилсон сэдв гэсэн үг. За тэгтэл ингэж байгаа юм байна. Судалгаа ихтэй болд юм байна. Яагаад гэхээр нөгөө legal info руу ороод уншихаар 99 оноос өмнөх нь байхгүй. За тэгэхээр нөгөө үндэсний архив руу явна. Архив дээр очиод мөнгө төгрөгөө төлнө. Тэгсэн чинь нөгөө саяны 74 оны нэмийг чинь би бас судлах ёстой шүү дээ. 74 онд юу юу ярьж ирсэн гэдэг. Тэгсэн чинь тэр нөхөр байхгүй. Архивын газар байхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив дээр байгаа гэдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр очисон чинь тэр 40-р тогтоолч ингээ устдад алга болсон байхгүй байгаа гүүгэр мэдэгдэж гэж. За тэгсэн чинь бас нэг асуудал үүсэж байгаа. Энэ нь болохоор их сонирхолтой. 1988 онд түрүүчийн нөгөө нэг зохиогчийн хяналтын дүрмийг батлахдаа нэг хүнд эрх мэдэл өгөх хэрэгтэй болсон байж тээ манайхаа. Яагаад тэгэхээр юм бол дээд байгууллага гэсэн. Тэр эрх мэдлийг өгөхдөө 1 сая төгрөг гэж тогтоосон байхгүй. Наад барилгын төсөв төртөг 1988 онд 1 сая төгрөг байгаа бол чи шийдвэрээ гарга. Бити яам руу хандаад бай гэсэн байхгүй. Тэр 1 сая төгрөг нь ер нь одоо Монгол мөнгөөр одоо хэдэн төгрөг болж байгаа юм бэ гэ Монгол банкнаас асуухаар уучлаарай 88 онд 89 онд Монгол улсад хэрэглээний үнийн индекс инфляц гэж ойлголт байгаагүй гэж. Тэгээ 91 оноос бид нар энийг мөрдөж гисэн. 91 оноос хойш бол гээд нэг ханш өгч байгаа. Тэгээд ингээ харахаар
1991 оноос хойш бодох юм бол 1988 оны 1 сая төгрөг одоо бол нэг одоо 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 655 сая төгрөг. Гэхдээ тэр үед доллар хэд байсан ингээ 2.89 байхгүй юу? 1 сая төгрөг бол тухайн үеийнхаар 343 мянган доллар гэсэн. 343 мянган доллар 2 жилийн өмнө хэдэн төгрөг байсан юм бэ гэхээр тэр бум 200 гэсэн. Тэгэхээр барилгын ерөнхий инженер, зохиогчийн ер нь ерөнхий инженер гэсэн үг. Зурвалжлалын компани ерөнхий инженер 1.2 тэрбум төгрөг хүртэл төсөвтэй тэр барилга дээр асуудлыг ганцаараа шийдэх ч юм уу. Тийм эрх мэдэлтэй гэсэн үг тэр үеийнхаар. За одоо ямар асуудал гараад байгаа юм бэ гэж. Дутагдал нэг ийм асуудал гарч байгаа манайхаа. Байрлах байрны зардал гэж юм ойлголт байхгүй. За бага төсөвт өртөгтэй барилгад одоо зохиогчийн ялт чинь 1% те. Уучлаарай юу байрлах байрны зардал тээвэр орон нутаг хэд очих нь ч байхгүй. Чанарын үйл тохирол мохирлыг зүгээр март гэж байгаа. Тэгэхээр энэ бол маш том дутагдал болчиход байдаг. Одоо Улаанбаатарт байгаа зургийн компани Баян үлгэд ажил хийвэл тэний зохиогчийн ялтын мөнгө бол сорно шүү дээ. Тэгснээр дээрээс нь хамаа одоо бидний захиалагчийн ялтын үүрэг хэрэгжүүлэх гэдэг тий. Нөгөө жоохон мөнгөн дээр нэмээд. За тэгэхээр нэгдүгээр дутагдал энэ байна маа. Хоёрдугаар шийдэл нь бол энэ. Шийдэл нь бол яаж байгаа гэхээр төгслөөс нь хамаарал гэж. Зохиогчийн хяналт гүйцэтгэх хэлбэр байгаа шүү дээ тий. Тэрийг төгслөөс нь хамаарай. Одоо түрүү хэллээ шүү дээ. Өндөр төвөгшөлтэй барилга байгууламж, онцгой төвөгшөлтэй барилга байгууламж бол байнгын хяналт тавья. Одоо үнэхээр чанар ярих гэдэг байна. За тэр барилгын зөвшөөрөл шаардаж маардахгүй бага төвөгшөлтэй бол одоо суур мөрийн ингээл хараад ингээл өнгөрий те. Дунд төвөгшөлтэй байвал тогтмол хуваарийн дагуу хяналт тавья гэж шийдлэн. Энэ миний санал болгож байгаа шүү манайхаа. Одоо бол манай норм дүрмд энэний тухай дурдаг байгаа шүү дээ. Дахиад хоёр дахь шийдэл нь болохоор хариуцлагын зэрэгээр нь юу гэж. Түрүүчийнх бол төгслийн зэрэг шүү дээ. Одоо хариуцлагын зэрэг. Хэрвээ хариуцлагын нэгдүгээр зэрэг буюу онц чухал барилга байгууламж бол байнгын хяналт тавья. Тэр төсөв төртөг мөртгийг март. Зүгээр л тавья. Чинь хариуцлагатай барилга юм биш. За хариуцлагын дөрөв мөрөв бол одоо үе шат бүртний хяналтаа тавья. За 3 дугаар шийдэл нь болохоор энэ барилга байгууламжийн төсөв төртгийн хэмжээгээс хамаарна. За энэ ихний баг нь бол 100 сая гэдэг энэ нөгөө юу шүү манайхаа. Тендерийн хууль гэх нэг урт нэртэй хууль байдаг шүү дээ. Одоо орон нутгийн төсөв өртөг мөртгөөр худалдан авалт сонгон шалгаруулах тухай тэн дээр нэг юм орж ирдیں۔ Тэрний үнэхээр 100 сая хүртэлх төгрөг байвал одоо тэр тендерийн комисс мэмсэхгүй ингээ харьцуулах арга маргаар шууд хиймээ гэдэг байхгүй. Тэрийг оруулж ирэхээр манай барилгын нийцэхгүй. Одоо сандал мандал худалдаж авах тодруулагч бал цаас масан дээр бол болох байх. Тэгэхээр би нөгөөтгөө оруулж ирж байгаа. Нөгөө нэг 1.2 тэрбум гэдэг ойлголт байгаа шүү дээ. Энийг оруулж ирж тавьж. Хэрвээ 1.2 тэрбум хүртэлх байвал одоо тэр барилгын ажил үе шатны хяналтаа тавиад тогтмол хуваарь яа. 1.2-оос дээш байвал байнгын хяналт хийе гэж. Гэтэ амьдрал дээр энийг 12 тэрбум болгох уу? Одоо магадгүй 5 дахин нэмэгдүүлээ 6 тэрбум болгох уу гэдэг нь бол бидний хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо захын наад захын нэг 240 хүүхдийн цэцэрлэг чинь 2 тэрбум тухай яриа шүү дээ тий 2 тэрбум 3 тэрбум. За дутагдал 2 ингээд баахан хүний бүх сухсан юм шиг сонио ажил хийж байгаа. Хоёр дахь дутагдал бол ийм техникийн асуулга мэдээллийн өсөлт гэж яг юу гэлээд байгаа гэдэг ингээд тодорхой бичиж. Гэтэ энийг бид нэр ашиглаж байгаа тий. Энэ шийдэл санал болгож байгаа хгүй. За техникийн асуулга гэдэг нь гүйцэтгэгч барилга угсралтын ажлын гүйцэтгэгч шүү. Төслийн явцад тулгарсан альва техникийн асуудал тодорхой шийдэл санал болгоно гэж байна. Тэгээд тэр шийдлээ захиалагч, зохиогчийн ялт гүйцэтгэгч талуудаар батлуулж ажлыг үргэлжлүүлэх зорилготой албан ёсны баримтчгийг бүгдээрээ техникийн асуудал гэж нэрлэв. Тэгэхгүй зүгээр нэг гүйцэтгэгч компаниас ингээ нэг альбан бичиг яваад байвал тэр альбан бичгийг захирал ойлгож зурах тэр альбан бичиг тэр одоо аюу хэцүү байхгүй. Тэгэхээр техникийн асуудал гэдэг юм аа нэгд гаргад ирсэн бол яг юу юм бэ гэдгийг тодорхойлъё. За мэдээллийн өсөлт. Мэдээллийн өсөлтийг бол ингэж хэлж байна. Гүйцэтгэгч төслийн явцад зураг төсөлтэй холбоотой альва тодорхойгүй зүйлсийг захиалагч гүйцэтгэгч талуудаас тодруулна гэж байна. Тэгээд цааш саадгүй үргэлжлүүлэх зорилготой. Энэ техникийн асуулгыг бол барилга угсралтын ажлын үед ерөөхдөө их хвшлээ асуудаг да. Бид нар ингээ фейлдчлээ, гүйцэтгэгч уусаа фейлдэн шүү дээ талбайд ямар нэгэн байдлаар тий. Тэгээд биднэрт ийм шийдэл байна. Цаашаа явах уу? Зурвал зохиогч захиалагч зөвшөөрөөч. Мэдээллийн өсөлт бол яадаг вэ гэхээр ажил эхлэхээс өмнө би нэг ийм тоног төхөөрөмж худалдаж авах гэсэн. Гэсэн чинь танах зурган дээрээ зүгээр юм нэг дүрс үзүүлсэн байна шүү дээ. Хүчин чадлын үзүүлэлт нь юу? Энийг хэлж өгөөч гэдэг мэдээллийн өсөлт.
За тэгээд гүйцэтгэгч болон захиалагч компаниудын хооронд үндсэн болон туслан гүйцэтгэгчдийн хооронд нөгөө үндсэн гүйцэтгэгч чинь доороо гүйцэтгэгч авна шүү дээ. За тэгээд ханган нийлүүлэгч болон захиалагчийн хооронд за англи нэр нь бол одоо нөгөө technical query request for information RFI гэж яваад байна тийм. За тэгээд шийдэл санал болгож байгаа. Ямар шийдэл санал болгож байгаа гэхээр техникийн асуудалгүй үйл явцын схемийг ингэж харъя бүгдээрээ. Энийг юу яа та. Энийг хэдүүлээ юу яана. Илээд өнгөрөхгүй ээ. Яг тодорхой ярина. Тодорхой ярихдаа яаж ярих вэ гэхээр ингэж ярина. Энд өнөөдөр мэдлэг авах гэж ирсэн шүү дээ, сайхан ярилцаад юм хараад. Энэ техникийн асуудлын үйл явцын схем. Энэ эхний баганд юу вэ манайхаа? Гүйцэтгэгч. За, барилга босролтын ажлын талбайд байгаа инженер юу гэх юм бэ? Манер бол ингэх нь шүү дээ. Маягтын дагуу бэлтгээд бүрэн бөглөөд менежертэй өгнө, төслийн менежертэй өгнө. Надад нэг ийм шийдэл байна төслийн менежер. Та энийг юу гэж харж байна? Төслийн менежер үзлээ. Болж штэ. Зураг зохиогч мохогч идэр чи ямар хачин нийцсэн. Наадхаа явуул. Тэгүн гутал нийшээ явуулна. Энэ нөгөө зураг зохиогчийн хяналтын одоо инженер гэж штэ тэ. Зургийн зохиогч инженер. Энэ хүн энийг харна. Үзлээ. Чи дутуу мэдээлэлтэй явуулсан биш тэгээ буцаачч болно тэ. Үгүй гээд. Тэгвэл манер дахиж ажиллаад дахиж менежерээрээ хянуулаад дахиад орж ирнэ гэсэн. Энэ ингээ бүтэн нэг тойрог явчихна гэсэн. Хэрвээ мэдээлэл нь гүйцэд байна. Чи айгуу сайн мэдээ. Тэгвэл манер одоо энийг асуудлыг шийдэх нь шүү дээ. Зураг зохиогч маань нэрээ би зураг хийж байхдаа шүгэлтсэн юм аа. Наа чи халдварын ажил хийсэн болохоор би ингэсгээ өнгөрцөн юм аа гэдэг. Өмнө нь хүлээн зөвшөөрөөд манер энийгээ засах нь байна. Тэгэн гутлаа ерөнхий инженер нь баталгааж болох нь тийм. Ерөнхий инженер нь яах вэ? Нэг зурагчлалын компани чинь нэг гип байгаа шүү дээ. Ерөнхий инженер байгаа шүү дээ. Манер нөгөө нэг инженерийн өгсөн материалыг үзээд за болж гинэ болохгүй байна. Дахиад тодруулгүй дахиад энд нэг цикл иргэнэ гэсэн үг маань. Хэрвээ болчлоо гэвэл ерөнхий инженер батлаад бүхэн цаашаа яваад за баримтчиг хяналтын ажлыг хийгээд энд нөгөө хин ирнэ гэсэн үг. Нөгөө эргээд нөгөө гүйцэтгэгч инженерт ирж гин гэсэн үг шийдэл. За одоо чи ажиллаа явуулаа гэдэг. Ингээд саа татхраа арилгаа цааш явна гэсэн. Тэгэхээр энэ схемийг оруулъя гэдэг. Одоо манай барилгын дүрмдээ энийг оруулчихъя. Тэгээд хин ч юм ойлгодог. За үйл явц нь юу вэ? Үйл явцын хооронд сум нь юу вэ? Шийдвэр гаргалт нь юу вэ? Зүгээр л олон улсад хэрэглэгддэг юм копи паст хийгээл тавьж байгаа байхгүй. Тэг энийгээ тодорхойлох чи. Тэгэхгүй бол энд нөхөр шаналал нөгөө зохиогчоо муулаад байдаг. Нөгөө зохиогч нь болохоор тэр ястаа юугаач мэдтгүү талбай бараг инженерч биш байлаа гэдэг. Ингээд авах зүгээр энийг шийдэх гэж байхгүй. За энэ бол үйл явцын юун дээр бол бас адилхан гарна шүү манайхаа. Юу лээ? Мэдээллийн өсөлт төр бас адилхан гарна. За тэгээд энэ хоёрдугаар дутагдал дээр ямар шийдэл санал болгож байгаа гэхээр нэгт энийг оруулж ирэх гэж байна шүү дээ. Үйл явцын схем. Хоёрт нь техникийн асуулгын формат оруулж ирэх гэж байна. Шинэ онгоцны буудал, Шангрила, оюутлогоо хуулж шүү дээ сайхан тий. Копи паст хийгээд одоо шинэ юмнаас суралцъя. Дахиж бенз машин зохион бүтээгээд яах вэ? Ингээд нэг юм гаргаад ирнэ гэсэн. За энийг ашиглаад явъя. За мэдээллийн өсөлтөн дээр бас энийг ашиглаад явъя. Энийг хэдүүлээ юунд оруулах нь вэ? Барилгын ажил зохиогчийн хяналт хийх дүрмдээ хавсралтаар л оруулчих гэж. За 3 дахь дутагдал нэг ийм сонин өв өгүүлбэрийн. Гэхдээ энэ нь айгүй төвхтэй. Ингээд нөгөөх нь буруугаар эргүүлээд мушгаад байдаг. Зөвлөх эсвэл тэргүүлэх зэрэгтэй хүн багийн ахлагч байж болохгүй юм шиг өчсөн байна. Юуг өчсөн байгаа гэхээр мэрэгсэн байна гэх ингээд тодорхой өчсөн. Гэхдээ мэрэгсэн эсвэл түүнээс дээш мэшгээ бичиж болдгүй юм уу тийм. За дараагийнх нь багийн бүрэлдэхүүн тодорхой биш. Ер нь баг гэвэл 2 хүн нийлээд нэг баг болж болно шүү дээ манайхаа. 2 хүн очиод бүх асуудлыг шийдээд ээж болно шүү дээ. Тэгсэн чинь нөгөө ер нь хоёулаа барилгын бүтээцийн инженер. За халаалтайгаар сэлгэлтийн асуудал байна гэсэн чинь 50 хоёулаа мэдэхгүй шүү дээ. Цахилгаанаа мэдэхгүй шүү дээ. Тэгээ компани баг явуулсан баггүй. Зурагчлалын компани бол баг явуулсан. Үнэн биз дээ. Бид нар бүрэлдэхүүн явуулсан та нарт. Тэгэхээр энийг өөрчлөөд зохиогчийн хяналтын баг нь тухайн барилга байгууламжийн зурагчлалын иж бүрдэл ажлын одоо төсөвчөнгөө хүртэл оруулж болно шүү дээ. Яг болохгүй гэж. Үнэлэлт дүгнэлтийн тодорхойлго өгөх шаардлагатай засвар өөрчлөлийг чадамжтай бүрэлдэхүүн байя гэж аахгүй. Одоо энийг жоохон наривчлээ тий. За тэгээд дахиад за байжаарай.
Чиний асуулт айгүй урт байт юм лээ. Дахиад би бас нэг хэрэг дунчмааргүй байна те. Зохиогчийн хяналтын бүрэлдэхүүнийг ингэж гаргая гэж байна. Юу гэж хэлж байгаа гэхээр хэрвээ өндөр төвөгшөлтөй, онцгой төвөгшөлтөй, дунд төвөгшөлтөй байвал тэр багаа гаргаа. Хэрвээ бага төвөгшөлтөй энийг зөвшөөрөх шаардахгүй бол ерөнхий архитектор очиод учраа ололтоо. Ерөнхий инженер очиж учраа ололтоо. Амархан шүү дээ. Баян үлгэд очлоо нэг юм бага төвөгшөлтөй барилга байна. Халаалт агаар сэлгэлтийн инженерлиг уцтлаа, Facebook Messenger-ээр одоо юугаар ч холбогдтiin. Тэгээд шийдэлтэй тий. Тийшээ заавал зурагчлалын компани мөнгө нь хурж ядж яхад бас нэг халаалт агаар сэлгэлтийн инженерээ аваад алта 5 богд үзүүлж явах гэдэг тий. За, хариуцлагын зэрэгээр нь бас зохиогчийн хяналтын бага эсвэл ерөнхий архитектор шийдэх үү гэдгийг оруулъя. Дахиад төсөв төртгөөр нь шийдэгч. 1.2 тэрбум, за энийг би түрүү хэлсэн тий. 3 тэрбум морбум өндөр байвал одоо зохиогчийн хяналтын бага гаргая. Бага байвал одоо энэ манер өөрөө шийддэг болж байна. За тэгээ дүгнэлт нэг одоо нийлүүл нэгтгэж байгаа шүү манайхаа. Гүйцэтгэх хэлбэр болон бүрэлдэхүүнээ нийлүүлж байгаа. Түрүүн бол дандаа гүйцэтгэх хэлбэр бүрэлдэхүүн салгаад явуулсан шүү. Одоо нийлүүлье. Нийлүүлээд нэг юм өснөгт гаргая. Тэгээд яах нь манер миний барилга өндөр төвөгшөлтөй байлуу. За тэгвэл хяналтын хэлбэр нь ямар байх вэ? Баг ажиллах юм уу гэдгийг энэгээр хараа шийдчих гэсэн. Ингээд дүрмээ шинчил яа л гэж. Тэгэхгүй бол одоо бид нар яагаад ингэ дэрлэхүүлээд байгаа юм. Нэг юм хоёр стандарт хуудас гэрээгүй те. Тэгээд тэр нь бүр ингээд хүн авахын аргагүй амар залтуудтай. Тэрийг өвчин тулгана. Тэр одоо өөрсдөө дүрмээр хамгаална гэж. Энэ хоёр дахь дүгнэлт нь болохоор хяналт гүйцэтгэх хэлбэрээ бүрэлдэхүүнтэйгээ дахиад хариуцлагын зэрэгээр. Гурав дахь нь болохоор хяналт гүйцэтгэх хэлбэрээ бүрэлдэхүүнтэй дахиад төсөв төртгөрнө. Гэхдээ нэг ийм үг орж ирнэ. Энэ одоо ойлгохын нормууд дээр их гоё орж ирдэг те. Хэрвээ шаардлагууд өөр хоорондоо зөрчилдсөн байл аль өндөр шаардлагатай гэдэг юм. Нөгөөд чинь хуулийн зорхыг ашиглана шүү дээ. Түрүүн нэг ихтгэл дээр ярьсан шүү дээ. Хамгийн хялбараар нь явах гад үзээд. Тэр бол бизнесийн хууль те. Тэгвэл хэдүүлээ дүрмээрээ хамгаалаад зөрчилдвөл аль өндрийн шаардлагатай байгаа шүү. За асуулт хариулт. За. Тэгээд энэ юм шүү. Нэг төслийн тухай яриаггүй. Энэ бол бүхэл бүтэн барилгын дүрм, норм дүрмийг шинжлэх тухай ярьж байна. Энэ норм дүрм чинь бүр үнэхээр одоо ийм гурван дутагдал байна гэж би одоо олж хараад тэрийг санал болгож дэвшүүлээд бүр тэрнгүүрээ зөвлөх зэрэг хамгаалсан байл яах вэ? Харин тийм ингэж байгаа байхгүй. За манайха одоо нэг иймийг ойлгомоор байна. Гандуурч ингээд масс бетоны норм дүрм гаргангуут чи өстө одоо бүгдийг хий. Одоо чи энэ тэр симуляцийн програмаа хий. Ингээд эсвэл адилш одоо ингээд нэг ийм нэг сэдв хамгаалангуут. За одоо чи наадах ажил хэрэг болгож зөвхөн сэдв хамгаал. Гамбаяр бол арай өөр шийдэл санал болгож байгаа. Гамбаяр ямар шийдэл санал болгож байгаа гэхээр зөвлөх инженерүүд хамгаалаад байгаа юм байна. Зөвлөх инженер хамгаалаад байгаа юм байна. Норм дүрмээс судлаад асуудлыг олж гаргаад байгаа юм байна. Тэгвэл тэр олж гаргаж ирсэн одоо би сайн 3 асуулт гаргаж ирж байгаа шүү дээ. Эдрийг бацж байгаа тэр норм надаас өөр нэг хүн бас энийг бариад хийвэл бас өөр асуудлууд гаргаж ирнэ шүү дээ. Тэднийг нийлүүлээд нээлттэй ил тод тавиач гэж. Жишээ нь миний энэ персентаж тэр зөвлөх зэрэг горилсон Ефрат байгаа шүү дээ. Тэд нар бүгдээрээ одоо олон нийтийн сүлжээнд байж гин гэсэн үг. Одоо Ефрат нь энэ шүү дээ манайхаа. Энэ Ефрат бол яах вэ? Ингээд нэг 18 л хуцтай. Хоошо хавсралттайгаа нийлээд нэг 47 хуц болно. Энэ бол олон нийтийн сүлжээнд байж гин гэсэн үг манайхаа. Тэгээд ингээд Ефрат гинүү илтгэл ер нь бол илтгэлтэй. Ингээд адилш энийг хийлээ. Оршин энэ асуудлын судлагдсан байдал нь энэ байна. Тэгэхээр энийг хараад холбогдож байгаа юм байна. Зовлон ярьж байгаа хгүй. Би яг энэ асуудалтай чинь хим гэдэг хүн байсан. Би нэг орон нутагт л юм шиг хөрх янтан. Зохиогчийн хяналтаа дуудсан чинь нөгөөх нь наадах руу ч явах мөнгө чинь зохиогчийн хяналтын гэрээний бензиний зардалтаа ч хүрхгүй байна гэдэг ингээд. Тэгэхээр энийг шийдмээр байдаг. Шийдээд хийхээр мань нэргээ алуулна. Яагаад алуулах вэ? Аудит орж ирээ ч юм уу одоо зохиогчийн хяналтан дээр 1% илүү тавьдаг юм бэ?
Тэгээ мань нэр өөрөө ороогдох гэдэг шүү дээ. Мань нэр өөрөө чанартай юм хийчмээр байдаг. Тэгэхээр яг хуу товчхондоо бол Гамбаярын шийдэл бол ингэсэн те. Энэ рефератуудаа олон нийтэд нээлттэй ил тавьчаад тэр рефератуудыг нийлээд зүгээр нэг ингээд нэг энэ норм дүрмийг шинжлэхэд саналаа өгөх гэдээсэнд ороод бүхэл бүтэн судалгаа орж ирээд тавиул арай жинтэй санал болох юм болов гэдэг. Тим юм яригчиж болох юм. Тим хөлбөр хийж болох юм. Түүнээс ингээд би одоо шууд ингээд за энэ зохиогчийн ялтыг одоо гараа өргөд надтай хамт зүтгэх юм байна. Энийг шинжилгээ мэжл. Би тэгмээргүй яг үнэ. Ягаад тэгэхээр норм дүрм боловсруулах гэж би одоо тэр норм дүрмийн нөгөө нэг зөвлөл мөлрөөр нь орох лөө те. Алуулна нэстэй те. Би сүнсээ тэр тендер мендрийг авах маах надад тийм сонирхол баймааргүй. Тендер мендрийг авах. За. Хий гэсэн хүмүүс байна л да. А хий. Тулга ах ямар вэ? Тодорхой мэдээлэл байна. За ааха. Нөгөө 14-ний тогтцоо гэж юм хийчихсэн. Нөөдөө очиж бүрдээ. Тэр дээр бид бөө даун байдлыг зохицуулалтаар болсон юм гэхээр номтой баримтчийн талаар шинжлэх саналаа барилгын үйлчлэлийн байнгын ажиллагаатай сайтаар дамжуулаад байнга өгчих боломжтой. Тэгээд зүгээр хэдэн одоо 2 жилийн өмнө зориуд үзсэн тэр нь ажиллаж ийлээ. Тэр нь ажиллаж ирсэн. Ингээд явах юм бол яг Гамбаяр тавыг хоёрын хийсэн санал нэгдэж шиг шүү дээ. Чи санал тавьчихсан. Хүмүүс сүүлдэн тэрийг нөгөө барилгын үйлчлэлийн бүгдийн сайхан нэгтгэж байгаа гэж хэвчээ санал тавьсан бүгдийн одоо нэг шийдвэр гаргах гэсэн юм хэлсэн. Энэ юм тэр юм байна. Энийг нэг сайжруулах гэсэн юм. Тэгээд төлөвлөнд оруулаад явах юм боломжтой. Тэр яг мэдээлэл гэж байна. Чи тулга ах хэлээд зөв бохгүй. Одоо манайхан тэр банкны ажиллагаатай сайтаар шүүмж өгөхээр фэйсбүүк дээр коммент бичиж байгаа юм шиг босч байгаа. Наадах чинь хэдэн он тэр нэг юм боловсруулаад хачи юм хийгээд тастаа гэж. Энэ болохоор өөр. Энэ болохоор яаж байгаа юм гэхээр намайг нэг гар шүүмжилж байгаа. Чи ийм хийсэн байна гэд. Тэгэхээр эн чинь шүүлтүртээ орж ирж байгаа шүү. Саяны саналуудыг сонирхуулаад тэр нөгөө мэдээлэл зөвлөлтөөр ярьж зөв тусгай саяны шийдлийн тэр авчих юм байлаа гэдгийг за энийг хасыг ястаа байхгүй юу? Тийм. Гандар шин. Энэ одоо би түрүү нөгөө компьютер хоо. За зүгээр. Надад нэхээд асуу бүгдийг багцлаад хостой. За авторын хяналт гэдэг. Сая нөгөө юуны төрөө удаа ажиллагааны тухай хууль авторын хяналтын талаар хэлцүүлэх интернет нэг юм болсон. Тэрэн дээр бас ингээд авторын хяналтанд тэдэн төгөл байдаг. Яадаг ийдэг тэрний их байна баг байна гэдэг. За тэгэнгүүтээ одоо би зүгээр байхад байгаа юм. Бас надад нөгөө систем менежментийн мэдлэг бас чадвар юм байж байгаа. Юу автор яг ямар хариуцлага хүлээх гэдэг юм. Авторт хариуцлага хүлээх гэж яах гэдэг юм. За энэ одоо авахгүй автор удаж авах. Автор чи одоо тэгэл яг үнэндээ тэгэл шорондоо явна шүү дээ энэ үг ярихад. Яг одоогийн байдлаар бол зүгээр тийм биш юм шиг санагдсан. Юу гэхээр би бол одоо тику явууллаа, алфа явууллаа, ажлыг явууллаа, дэмжлэг явууллаа. Шийдэл гаргалаа. Шийдэл гаргаад ингээд нөгөө төслийн хурд одоо сайн байх ч гэдэг юм аа. Ямар нэгэн тодорхой асуудал цаг хугацаанд шийдэл явах одоо энэ дэмжлэгийн үйлчлэгийг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. За тэгтэл энэ нөгөө хяналт захиалт нөгөө зургийн хяналт гэдэг дотор нөгөө чанарын хяналтыг шууд холиод ойлгох. Ялдаг те. Тэгтэл за төсөл хэрэгжүүлэлттэй холбоотой одоо цогц техникийн шаардлага байдаг тийм. Техникийн шаардлага дээр одоо general requirement гингүүтээ одоо баахан процедур байна. Одоо тэр процедураас зөвхөн одоо саяны technical query явуулдаг, request configuration явуулдаг нөгөө зургийнхаа дагуу явж гэнэ үгүй юу гэдэг энэ асуудал. Тэгтэл чанартай гүйцэтгэж гэнэ үү, чанараа баталгаажуулж чадж гэнэ үү гэдэг процедур байна. За submit гэдэг одоо баахан баталгаажуулах баримтчилсан тэгээд ингээд нэг юм багц general requirement байна тийм ээ. Тэгэнгүүт бид нар одоо ингээд одоо яг өөрсдийнхөө ажлынхаа хүрээнд одоо инженер бол юу зургийн хяналтыг ярьж байна. Гэтэл би бол одоо электронд ажиллаж улаан журналыг шинжлэх асуудал. Тэр нь бол одоо ингээд агуулга наваад манай чанарын баталгаажуулалтыг гол баримтчилж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр энийг болохоор зүгээр нэг юм маягтай шийдэх асуудал биш юм байна. Энэ чинь өөрөө чанарын бас баг гэдэг асуудал. Багууныг бол хүн гэдэг асуудал. Тэгээд чанарын процедур байна тийм ээ. За тэгээд ингээд энэ олон процедурууд
яамын зүсийг бариулж гаргаад ч юм уу ингээд явхад одоо нэг юм том алхмаар явах юм. Одоо энэ зүгээр зургийн хэмжээ гэх юм бол ямар ч хариуцлага хүлээхгүй тэгэнгүүтээ зүгээр л нэг процедурыг ингээд нэг юм дээр ягаад өнөөдрийнхөө ажлыг сайжруулах гэдэг. Тэгтэл одоо барилгын хуулийг сайжруулах, зургийн үе шатыг сайжруулах, дижитал ажлыг дулаан журнал гэдгээр чанарын процессыг сайжруулах гэх амар олон төслүүд явж байгаа. Энэ дээр хэдүүлээ энийг яг ямар байдлаар томьёолж одоо физикийг нэвтрүүлгээд зөвхөн жишг гэрээний материалтай болов юм уу нэг бол ийм техникийн шаардлагын одоо баазтай болоод одоо модуль юугаар тодорхойлж явж байгаа юм уу энийг нэг том зургаараа ер нь яаж явах вэ? Тэгвэл ингээд өнөөдөртөө өргөс аваад байгаа юм уу? Энийг ингээд нэг салбарын бас том зургаар нь харахад бас өөр юм байна. Тэгээ асуулт нь юу юм бэ? Одоо энийг ер нь хэдүүлээ яг багцаар нь ямар байдлаар бизнес санал хэлчихв. Одоо чанарын баг гэж ярих юм бол аюултай юм. Ажиллах. Тэр үн чинь ажиллах юм яах юм гэдэг хөсөлж. Би санал нэг уушаа шамтай наатан дээр. Чанарын багаас болоод төслийн хугацаа болж байгаа яах вэ? Наатан дээр яах вэ?